Тэнгэрлэг мөнхийн их эзэн танд баярлалаа. Энэ цагийн төлөө, энэ өдрийн төлөө. Бид Есүс Христ танаар дуудагдан, танаар хайрлагдан энд ирж таны үгийг сонсох, таны үгийг тунгаан бодох, таны үгийг хамтдаа хуваалцах энэ цагийг өгсөн учраас танд баярлалаа. Эзэн бурхан минь яг одоо таны үгийг сонсохоор сууж байгаа бидний дээр та өөрийнхөө ариун сүнсийг, өөрийнхөө Есүс нэрийг, зүв ба баруун матрыг хамт байлгаад бид бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаанаа таны үгэнд хандуулж чадхад та бидэнд туслаарай гэж танаас гуйж. Өнөөдрийн бидний хамтдаа хуваалцах үгээр дамжуулж Есүс Христ их эзэн бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг бид улам илүү гүн гүнзгий ойлгож ухаарч чадхад та бидэнд туслаарай гэж танаас гуйж. Есүс Христийн хийсэн тэр гайхамшигт ажлын үнэнийг бид ойлгож ухаарч мэдэж амьдрахад та бидэнд туслаарай гэж танаас гуйж байна. Хайртай их эзэн минь танд баярлалаа. Энд байгаа бүх ах эгч нар, анд найзууд, дүүнэр эмэн дээр та өөрийнхөө оршихуг хамт байлгаж өгөөрэй гэж танаас гуйж. Танд өргөж, танд даатгаж бидний эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Амен. Бид Эхлэл номноос явж байгаа. Нэлээд сайн явсаар байгаад одоо 37 дугаар бүлэг дээр ирсэн байна. Эхлэл номын 37 дугаар бүлгийг хамтдаа үзье. Эхлэл 37. Хүмүүс бид үннийг ярих ёстой гэдгийг аягүй сайн мэддэг. Бусдад үннийг хэлэх хэрэгтэй. Гэхдээ үннийг хэлснээр бид үзэн ядагдана гэдгээ бас ойлгодог. Бүх хүмүүс бидний хэлсэн үннийг хүлээн авдаггүй. Хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхээр бид ер нь яаж амьдрах ёстой юм бэ? Яг үннийг хэлэх юм бол хүмүүс үзэн ядаж эхэлдэг. Тэ? Бид нэр Библийн маш олон тийм түүхүүдийг мэднэ. Үннийг хэлсний төлөө, Бурханаас өгсөн үгийг бусдад дамжуулсныхаа төлөө үзэн ядагдаж, хавчигдаж, гадуурхагдчихсэн олон Бурханы хүмүүс, иш үзүүлэгчид тэр битгий Есүс Христийн түүх байг. Тэгээ өнөөдрийн бидний үзэх зүйл дээр ч гэсэн яг ийм зүйлийн тухай л гарч байгаа. Өөрийнхөө Бурханаас өгөгдсөн тэр зүйлийг хэлснийхаа төлөө үзэн ядагдж байгаа ийм нэгэн хүний түүх. Бид нэр Эхлэл номон дээрээс Авраамийн түүхийг үзсэн. Бурхан Авраамыг дуудаад би чиний үр удмыг Тэнгэрийн очиг олон болгож өгнө гэж амласан. Би чамайг агуу үндэстэн болгоно гэж. Авраам бүх амьдралынхаа туршид яг тэр итгэлийг, тэр дуудлагыг бариад Бурханы үгийн дагуу амьдрсан. Мэдээж алдаж онсон зөндөө зүйлүүд байгаа. Авраам нас орсны дараа түүний хүү Исаакт Бурхан яг адилхан амлалтыг өгсөн. Би чиний эцэг Авраамд өгсөн амлалтаа чамд ч гэсэн би үргэлжлүүлэн сахин биелүүлэх болно. Чиний үр удмыг би үнэр өтгөн болгоно гэж. Исаакос яг тэр Бурханы өгсөн амлалтыг, тэр үгийг бариад амьдрсан. Исаакийн дараа Яаков. Тэгээ Бурхан яг адилхан тэр зүйлээ үгийг амлалтаа өгсөн. Авраамд өгсөн амлалт, Исаакд өгсөн амлалт яг Яаковд ирсэн. Яаков хэдийгээр хүнд хэцүү замыг туулж амьдрсан боловч Бурханы тэр үгнээс юусоо зөрөөг. Би яг Бурхан надад өгсөн энэ миний эцэгт, миний өвөг эцэгт өгсөн энэ амлалтаа сахин биелүүлэх болно гэж тэр итгэж амьдрсан. Одоо бидний үзэх, унших зүйл бол Яаковын хүүгийн түүх эхэлж байгаа. Йосеф гэдэг хүүгийн түүх. Бид нэр Эхлэл номон дээрээс ингээд Израилийн Авраам, Исаак, Яаков гэсэн 3 өвөг эцгийн түүхийг үзсэн. Одоо тэдгээрийн үргэлжлэл болох Йосефийн түүхийг үзсэн. Бурхан өөрийнхөө амлалтыг биелүүлэхийн тулд тэр үр удмыг таслахгүйгээр үржүүлж, өсгөж, хамгаалж ирсэн. Авраам тэр олон хүүхэдтэй болно гэсэн амлалтыг сахин амьдрсан боловч нэг л хүүхэдтэй болсон. Исаак гэдэг хүүхэдтэй. Исаак өөрт нь өгсөн Бурханы амлалтыг барьж амьдрсан боловч тэр 2 хүүхэдтэй болсон. Яаков, Исав. Тэ? Харин
Яаков Бурхны тэр амлалтыг эцэгт нь өвөг эцэгт нь өгсөн амлалтыг барьж амьдраад 11 хүүтэй болсон. Яг уу үржижил байна л да. Тэ Израилийн ард юм уу? Одоо Йосеф гэдэг хүү бол Яаковын хамгийн хайртай эхнэр Рахелээс нь төрсөн. Тэ өөрийнх нь бас хайрладаг нэг юм хүү. Йосефийн түүхийг бид нэр 37 дугаар бүлгээс эхлээд үзэх юм бол Есүсийн түүхтэй амьдралтаа бас их ойролцоод байгаа. Тэгээ яг уу шинэ гэрэн дээр ирсэн Есүсийн сүүдэр бол Йосеф гэж зарим хүмүүс үздэг. Йосефийн амьдрал, Есүсийн амьдрал ер нь яг адилхан. Тэгэхээр өнөөдөр бид нар бас тэр талаас нь бас энийг харна. Яаков 11 хүүхэдтэй болсон боловч түүний хамгийн хайртай хүү Рахел нь хүү төрүүлж өгөөгүйс. Тийм учраас хэдийгээр Яаков тэр 11 хүүдээ хайртай байсан боловч өөрийнх нь хамгийн хайртай хүсэмжилж авсан эхнэр Рахелээс нь хүүхэд төрөөсөө гэж тэр маш их хүсэж байсан. Тэр хүслийг биелүүлж Рахел жирэмсэлж хүү төрүүлсэн нь Йосеф байсан. Тийм учраас Яаков Йосефт маш их хайртай байсан. Маш их хайртай байсан. Тэгээд бид нэр нүүдлийн аян замд явж байхад Рахел жирэмсэн болж дахин нэг хүү төрүүлсэн. Тэгээд төрхийн хүндрэлээс болж Рахел нас барсан. Үүнээс хойш Яаков Йосефийг улам илүүгээр хайрлах болсон. Хэдийгээр түүний хамгийн хайртай эхнэр нас барсан ч гэсэн түүнд 2 хүү өгөөд өөрөө төрхийн хүндрэлээр нас барсан. Бид нар Библийн жоох урагшлуулад үзэх юм бол энэ зүйл гарч байгаа. Йосефийн дүү Рахелээс төрсэн Йосеф, тэгээд түүний дүү Бенамин гэж 2, тий? Тэгээ ингээд Яаков 12 хүү нэг охинтой Библиэлд бичигдсэнээр бол Дина гэдэг нэг охин, тэгээд 12 хүүтэй. Өнөр өтгөн гэр бүл болсон. Гэхдээ Яаковын хувьд бол Йосефийг арай гүн гүнзгий илүү хайрлаж байсан. Тийм учраас Библиэлд ингэж хэлсэн байна. 37 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлдэр эцэг нь түүнийг бусад хөвгүүдээс илүү хайрладгийг ахнар нь хараад Йосефийг үзэн ядаж түүнтэй ив найртай ярилцаж чаддгүй байжээ гэж. Тэгэхээр Йосефийг маш их хайрладаг тэр аав нь мэдээж бусад 11 хүүхдэд хайрлаж байгаа. Гэхдээ өөрийнх нь хайртай эхнэрээс төрсөн баг хүн учраас Йосефийг арай илүүгээр хайрлажсан. Арай илүүгээр хайрлаж байгаа яаж харуулсан гэхээр ингэж хэлсэн 3 дугаар ишлэл дээр болохоор Йосеф төрсөн Израилийг өндөр настай болсон хон Йосеф төрсөнд бол тэрээр түүнийг бусад хөвгүүдээс илүү хайрлаж түүнд ханцуутай урт дээл хийж өгчээ гэж. Арай илүү хайрладгаа одоо үйлдэлээр харуулсан те. Арай илүү гоёмсог дээл ах нарын өмсдөг хончтын өмсдөггүй арай гоё дээлийг хүүдээ хийж өгсөн Йосефт. Тийм учраас түүнийг хараад ах нар нь үзэн ядсан гэж хэлж байгаа. Яагаад бид нар адилхан энэ хүний хүүхдүүд байтал энэ хүн тэ манай аав энийг арай илүү хайрлаж байна. Яагаад биднэрт ийм гоёмсог дээл хувцас одоо юу гэдэг өгөхгүй ээжээж энэ Йосефт ингэж өгж байгаа юм. Энэ байдлаас болж ах нар нь Йосефийг бүгдээрээ үзэн ядаж эхэлсэн гэж. Үзэн ядсан гэдэг зүйл яг энэ хэсэг дээр 4 удаа гарч байгаа. 3 удаа үзэн ядсан, 1 удаа атаархсан гэж хэлж байгаа. Ах нар нь Йосефийн байгаа байдал, аавынх нь Йосефт хандж байгаа хандлага энэ бүхнийг хараад үзэн ядсан гэж. Тэгэхээр үзэн ядалт бол хүмүүсийн зүрх сэтгэлд угаасаа байж идэг. За тэрний тухай бид нэр цаашаа ярилцсан. Одоо Йосефийн түүхтэр болохоор Йосеф ингээд үзэн ядагдсан. За би энийг бүтэн уншихгүй учраас түүх нь яриад гэ. Йосеф ааваараа харилагдаад урт дээл өмсөд ах нараараа үзэн ядагдсан. Тэгээ нэг өдөр Йосеф зүүдэлсэн баг. Ямар зүүдэлсэн гэхээр ах トゥ нартайгаа зүг тариан талбайд ажиллаад сүрэл боож исэн чинь боосон бүх сүрлүүд нь босож зогсоод Йосефийн сүрэлд мөргсөн гэдэг. Дараагийн нэг зүүд нь болохоор нар сар тэгээд 11 од өөрт нь мөргсөн гэдэг. Ийм зүүдийг зүүдэлж ах нартаа ярьсан, аавдаа ярьсан. Тэгээ энээс болж ах нар нь бас үзэн ядаж эхэлсэн.
Тэгээд ах нар нь аавынхаа маш их хонин сүрэгтэй болсон учраас эргэн тойрных нь бэлчээр талхалагдаад арай хол газар одоо отор маягаар нүүж явж эхэлсэн. Нэг өдөр аав нь Йосефийг дуудаад ах нар дээр очиод мэд мэдээд тэдний хаана байгааг мэдээд ингээ хүрээд ирээ. Тэгээ Йосефийг явуулсан чинь ах нар нь түүнийг хараад нөгөө бидний үзэн яддаг аавд хайрлагддаг тэр нөхөр ирж гэн цөмөрөө түүнийг одоо алъя тэ өөрсдөөсөө зайлуулъя энэ гэр бүлээс холдуулъя. Тэгэх юм бол аав биднийг хайрлаж магадгүй. Тэгээд тэнд ах нарынх нь дунд санал зөрөлдсөн. Рубен гэдэг том ах нь болохоор дүүгээ алаад яах юм бэ? Энд чинь бол бидний мах цусны тасархаа. Тийм учраас зүгээр хоосон худаг таячаа. Тэгээд яг уу үлсэд цангаж хүүл өхөн үз. Бид нар бол түүний үхэлд оролцохгүй ба. Харин худагт байж явах үед нь Ишмаилийн худалдаачид Египт рүү явж таарсан. Тэгээд цөмөр дүүгээ алж яхаар ерөн зүгээр худалцчихъя гэд 20 шкел зоосоор Йосефийг худалдсан. Тэгээд 8-ачид түүнийг авч яваад Египтэд авчихсан. Ийм түүх яг энэ дээр гарч байгаа. Тэгэхээр Йосеф одоо бүгд хамтдаа Есүс Христийн түүхтэй уялдуулан. Йосеф эцэгтэй хайрлагдсан. Библийн 37 дугаар бүлгийн Эхлэл номын 37-гийн 4-дэр хэлсэн. Маш их хайрлсан гэж. Бусад өвгүүдээсээ илүү хайрлсан учраас гэж хэлж байгаа. Есүс Христ эцэгтэй хайрлагдсан. Есүс Христ энэ дэлхийд ирээд баптизм хүртээд уснаас гарч ирэх үед Тэнгэр заагдан ариун сүнс түүнээр тагтаа шуумад бууж ирэх тэр үед Тэнгэрээс нэгэн дуу гарсан. Матай номын 3 дугаар бүлгийн 17 дугаар эшлэлдэр юу гэж хэлсэнхээр Тэнгэрээс ингэж хэлсэн. Үзэгтэн хайрт хүмүн энэ үлээ. Миний таалал түүнд оршдог юм а гэх дуу гарсан гэж. Есүс Христ эцэгтэй хайрлагдсан. Маш их хайрлагдсан нэгэн байсан гэдэг Библиэлд хэлж байгаа. Йосеф яг л тийм байсан. Эцэгтэй хайрлагдсан. Йосеф зүүдэлсэн. Тэр ирээдүйд болох зүйлийг түүний зүүдэлсэн 2 зүүд хоёулаа ерөнхийдөө нэг утгыг илэрхийлж байгаа. Гэхдээ түүний тайллыг бид нэлээд хоохон үзнэ. Сүрлэнүүд босоод Йосефийн сүрэлд мөргсөн. Нар сар 11 од түүнд мөргсөн. Энэ тухай эцэг аав ээжтэй ах нартай ярихад түүнийг үзэн ядсан гэж. Энэ үннийг л хэлсэн. Бурханаас түүнд өгөгдсөн тэр сануулгыг, тэр зүүдийг тэр зүгээр бусдад дамжуулсан. Тэр ерөөсөө юу ч санаанаасаа зохиож хэлээгүй. Есүс Христ яг адилхан энэ дэлхий дээр ирээд хүмүүст Бурханы хаанчлал ирэх тухай, Бурханы шүүлт нэгэн цагт энэ дэлхий дээр ирэх тухай өөрөө нэгэн цагт үйл хөлөглөн тэргүүн тэнгэр элчийн бүрэн дунаар энэ дэлхийд ирэх тухай бүгдийг яг л Бурханаас Бурханы төлөвлөгөөг хүмүүст танилцуулсан. Ингэснийхээ төлөө Есүс Христ үзэн язгцсан. Тэгэхээр бид нар бас яг ингэж үннийг хэлснийхээ төлөө заримдаа үзэн ядагддаг. Энэ юу яриад байгаа юм тэнэг мангар юм шиг. Бид нар бусдад сайн мэдээг тунхаглаа явж байхад хүмүүс сонсохыг хүсдэггүй. Та гим нүгэлтэй, та гим нүглээ гимшгүй бол гэд ярих юм бол тэр хүмүүс уучлаарай гэдэг. Бид нэг тэнэг мангар галзуу солиотой юу гэдгийг тэр үгээр нь дуудаж эхэлдэг. Бид нар өөрсдийнхөө санаанаас зохиод сайн мэдээ ерөөсө тунхаглаагүй. Бид нар Библиэлд хэлэгдсэнийг Бурханы бидэнд хэлсэн тэр үгийг бусдад дамжуулж байгаа. Тэгснийхээ төлөө заримдаа бид нар үзэн ядагдчих. Бид нар мангар хүмүүс болж дуудагддаг. Дараа нь ах нар нь Шихемд хоноо хариулаа явж байхад аав нь Йосефийг дуудаад 37 дугаар бүлгийн 12-оос ингэж хэлж байгаа. Ах нар нь Шихемд очиж эцгийнхээ хоныг хариулахаар явхад Израиль Йосефт ах нар чинь Шихемд хоноо хариулж байгаа биш үү? Наашир би чамайг тэдэн рүү явуулъя гэсэнд Йосеф эцэгтэй би энд байна гэжээ гэж. Шихем рүү явуулах бол яг энэ нөхцөл байдал донд бол аюултай. Яг гэвэл Шихемийн иргэд
Яаковын охин Дина хүчирхийлсэн. Үүний улмаас болж үл ойлголцол болж Яаковын 11 хүү Шихемтэй худал хуурмаг гэрээ байгуулан тэгснийхээ үр дүнд Шихемийн ирчүүдийг бүгдийг нь хөвчөндүүлэх ёстой гэж хэлсэн. Хөвчөндүүлээд 3 хоногийн дотор өвчин илааршаагүй байхад 11 хүн дайран орж Шихемд аллах үйлдсэн. Тэгээд дүү охиныхоо өшөөг авсан. Яг энэ нөхцөл байдал одоо Яаковын Йосефийн хувьд бол аюултай. Шихемийн тийшээ явна гэдэг бол тэнд Яаковын 11 хүү юу хийсэн бэ гэдгийг мэдж байгаа маш олон овг аймаг, улс үндэстэн юу гэдгийг ард түмнүүд байгаа. Тэдний Йосефийн явах замд дээрэмчид байгаа, хулгайчуд байгаа, цөлийн дээрэмчид энд байгаа. Тэм учраас Яаковын хувьд өөрийнхөө хайртай хүү Йосефийг тэр дундуур явуулаад ах нар дээрээ очиулна гэдэг бол аюул дундуур явуулж байгаа гэсэн. Ямар ч тооцоолоогүй аюул тэнд гарч ирнэ. Бурхан Есүс Христийг энэ дэлхий рүү илгээхдээ харин мэдчихсэн гэм нүгэлтнүүдийн дунд илгээж байна гэдэг. Түүнийг сонсохгүй хүмүүсийн дунд илгээж байгаа гэдгээ Бурхан мэдчихсэн. Есүс Христийг үзэн ядах болно гэдгийг мэдчихсэн. Есүс Христийг тэр хүмүүс барьж загалмай цовдлох болно гэдэг, үхэл рүү илгээх болно гэдгийг Бурхан мэдчихсэн. Гэхдээ өөрийнхөө цорын ганц хайртай хүү Есүс Христийг Бурхан дэлхий рүү илгээсэн. Йосеф ч гэсэн тэрийг ерөнхийдөө мэдчихсэн. Хулгайч, дээрэмчид, махчин араатан зөндөө зүйлүүд байгаа. Гэхдээ л тэр бусад 11 хүүдээ хайртай байсан учраас өөрийнхөө хайртай хүү Йосефийг тийшээгээ илгээсэн. Бурхан биднэрт хайртай учраас өөрийнхөө Есүс Христийг яг ингэж илгээсэн. Дараагийн нэг чухал зүйл нь Йосеф тэнд ингэж явж байгаа. 37-гийн 15 дугаар эшлэлээс харахтун түүнийг хээр талд тэнэж явахт нь нэг хүн түүнийг олоод түүнээс чи юу ирж явсан бэ гэж асуусан. Тэрээр би ах нараа ирж байна. Тэдний хаана хонио хариулж байгааг надад хэлж өгөөч гэсэнд тэр хүн тэд эндээс явцгаая, дотоон руу явцгаая гэж тэдний хэлэлцгийг би сонссон. Тэгэхээр Йосеф тэр Шихемд цүл газар тэнд явсан. Ах нараа олохгүй. Есүс Христ энэ дэлхий дээр ирээд өөрийнхнийгөө ирсэн. Өөрийнх нь дундаа ирсэн ууг нь бол Бурхан Эхлэл номын 1-р бүлэг дээрээс бид нар үзэх юм бол Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүмүүсийг бүтээсэн гэж. Өөрийнхөө дүр төрхөөр шудраг байдал, бурханлаг байдал, бусдыг хайрладаг, бусдад үннийг ярьдаг, инэрэнгүү тийм хүмүүсийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн. Харин гэм нүгэл хүмүүсийн дунд орж ирснээр хүмүүс үзэн яддаг, атаархдаг, хорсдог, ууралдаг. Юу ч хийхээс буцахгүй болсон. Йосеф ах нарынхаа байх ёстой Шихемд очисон боловч тэнд ах нар нь байгаагүй. Байх ёстой газараа байгаагүй. Өөр тийшээ явцсан байсан. Дотоон руу явцсан байсан. Есүс Христ энэ дэлхий дээр өөрийнх нь дундаа ирсэн боловч өөрийнх нь энэ дэлхий дээр байгаагүй. Тэд нар өөрсдийнхөө зүрх сэтгэлийн хүслийг дагаад гэм нүгэл рүү явцсан байсан. Есүс Христ өөрийг нь гэж хүлээн зөвшөөрөх тэр хүмүүсийг эрэлхийлж гисэн. Тийм учраас Есүс Христ 12 дагалдагчийг сонгож авч тэр хүмүүсийг өөрийг нь дагах, өөрийг нь загалмайн зам дээр алхах, өөрийнх нь тавьж өгсөн тэр зам дээр өөрсдийнхөө амьдралыг босгон байгуулах тэр хүмүүсийг ирж олуулахаар хүмүүсийг энэ дэлхийд яриалгасан. Олон хүмүүс Есүс Христийг энэ дэлхий дээр ирэхэд шууд аврагч ирлээ гэж хүлээж аваагүй. Тэд нар өөрсдийнхөө махан биеийн хүслийг гүйцэлдүүлэхээр явчихсан байсан. Гэм нүгэл дотроо живчихсэн байсан. Юу нь үнэн, юу нь сайшаалтай, юу нь зөв зохистой вэ гэдгийг мэдэхгүй болцсон байсан. Өөрсдийнхөө зүрх сэтгэлд зөв гэж бодсон тэр зүйлээ хийдэг хүмүүсийн дунд Есүс Христ ирсэн байсан. Тийм учраас Есүс Христ Иохан номон дээр сайн хүнчний тухайсан. Хэдийгээр өөрийнх нь түүнийг хүлээж аваагүй ч сайн хончин гэдэг бол
хонин сүргээ үргэлж хамгаалдаг. Тэгж хамгаалахын тулд өөрийнхөө хонин сүргийг ирж олохын тулд өөрийнхөө хонин сүргийг бий болгохын тулд энэ дэлхий дээр ирсэн сайн хончин гэдгийг хэлсэн. Йосеф шууд дотоон дээр очиод ах нартайгаа уулзсан бол арай ойр замыг туулах байсан. Есүс Христ ирээд шууд энэ дэлхий дээр өөрийг нь окей гэд хүлээж авах тийм хүмүүс байсан бол магадгүй 12 дагалдагчийг тэгж илгээхгүй байх байсан. Гэтэл тийм хүмүүс байгаагүй. Түүний ярьж байгаа Бурхны үннийг шууд тийм байж тэ гэж хүлээж авах хүмүүс байгаагүй энэ дэлхий дээр. Маш олон хүмүүс эсэргүүцсэн. Бид нар Библийн сайн мэдээний 4 номыг үзэх юм бол Фарисей, Садукей, хуулийн багш нар үргэлж түүнийг буруутгаж, үгнээс нь өөсөв хайж, түүнийг унгаахыг хүсэж байсан. Түүнийг буруутгахыг хүсэж байсан. Тийм хүмүүсийн дунд Есүс Христ ирсэн. Өнөөдөр бид ч гэсэн гараад сайн мэдээ тунхаглах юм бол окей тийм байж тэ гэж хүлээж авах хүмүүс байхгүй. Маш олон хүмүүс араасаа гүйлгэн, араасаа явуулна, тэгжээж явцын дунд нэрэ тийм байж тэ. Магадгүй амьдралынхаа сүүлчийн мөчид тэр хүний яриад байсан үнэн байж тэ гэж ойлгоо. Есүс Христ хүртэл яг тийм замыг л туулсан. Дотоон руу яваад Йосеф ахнараа олсон. Ахнар нь тэнд хоноо хариулж. Харин Йосефийг ирэхэд ирж байгааг хараад ингэж хэлж байгаа. 37-гийн 19 дугаар бүлэг дээр. Тэд хараач өнөөх зүүдний эзэн чинь ирж байна хэмээн бие биедээ хэлээд за одоо цөмөрөө наашир түүнийг цохиж алаад энэ нүхнүүдийн нэгэнд хаяж зэрлэг араатан түүнийг эзэн гэж хэлцгээе. Тэгээд түүний зүүд юу болохыг харцгаая гэж. Есүс Христийг ч гэсэн олон хүмүүс яг тэгжсэн. Хаанчлалын сайн мэдээг тунхаглаад хүмүүст үннийг хэлээд жинхэнэ хайр, жинхэнэ найз, жинхэнэ тайвшрал, жинхэнэ аврал юу байдаг тухай ярих тэр үед хүмүүс түүнийг үзэн ядаж эхэлсэн. Тийм учраас Фарисей, Садукей, хуулийн багш нар түүнийг алхаар хуйлдаж эхэлсэн байна. Библиэлд хэлсэн. Түүнийг яаж өөрсдийнхөө замаас зайлуулах уу гэж тэд нар бодож эхэлсэн. Йосефийг ч гэсэн яг тэгсэн. Энэ нөгөө зүүдлээд байдаг зүүдний эзэн. Түүний хэрвээ бид нар алчих юм бол түүний зүүд юу болохыг харъя. Яг адилхан зүйлийг Есүс дээр хүмүүс хийсэн. Түүнийг алчих юм бол, түүнийг замаасаа зайлуулчих юм бол нөгөө яриад байгаа Тэнгэрийн улс юу болох юм? Энэ дэми хоосон юм ярьж байгаа зүйл нь замхран алга болно. Хэрвээ Есүс Христийг бид нар замаасаа зайлуулчих юм бол түүнийг дагж байгаа энэ хүмүүс бүгдээрээ тараад алга болно. Ийм зүйлийг ярьж, ийм хуйлдааныг бий болгочихсон. Тэгээ түрүү хэлсэнчлэн 21-р бүлэг дээр ингэж хэлсэн. Рубен түүнийг сонсоод Йосефийг тэдний гараас аврахаар цөмөрөө түүнийг алхаа болио гэв. Рубен бас түүнд цус бүү урсах түүнийг цөлийн энэ нүхэнд хай. Харин түүнд гар бүүхөр гэжээ. Тэгээ энэ нь болохоор түүнийг Есүс эцэг рүүгөө буцаах гэсэн санаа байсан гэдгийг Библи хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал ч гэсэн яг ийм зүйлүүд тохиолддог. Үннийг ярьсныхаа төлөө тэгээ бусдын хийж байгаа гэм нүгэл алдаа зөрчил буруу зүйлийг бид нар хэлснийхаа төлөө үзэн ядагддаг. Бид нар муу хүн болж хувирдаг. Хэдийгээр бидний хэлж байгаа санаа тэр хүнийг босгон байгуулах гэсэн, тэр хүнийг зөв зам руу оруулах гэсэн, тэр хүнд ухаарлыг өгөх гэсэн зүйл боловч хүмүүс тэгж хүлээж авдаг. Яг гэвэл өөрсдийнхөө зүрх сэтгэл, өөрсдийнхөө оюун бодолд энэ бол зөв гэж бодцсон учраас тэрнээсээ холдохыг хүсдэг. Тэгэд өөрийнхөө буруу байлгахыг хүсдэг. Тийм учраас яг тэр оюун бодолтой, тэр зүрх сэтгэлийнхээ хүслийн дагуу амьдарж байгаа. Тиймээс бидний хэлж байгаа үгсийг хүлээж авахыг хүсдэг. Өөрсдийнхөө оюун бодлыг өөрчлөхийг хүсдэг. Харин Библи юу гэж? Та нар өөрсдийнхөө оюун бодлыг өөрчлөн шинжилж, Бурхны үгээр шинжилж, өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Бурхны өмнө даруй байлгаж, өөрийн ойлголтондоо битгий түшиглэе гэж хэлж байгаа. Бурхан юу гэж хэлж байгааг,
Библи биднэрт ямар зам тавьж өгснийг, ямар замаар явах ёстойг бүгдийг нь хэлж өгсөн. Бид нар өөрсдийнхөө ойлголтод биш, Бурхны бидэнд өгсөн үгийн дагуу бид нар өөрсдийнхөө амьдралыг барьж байгуулах хэрэгтэй. Энэ нь робчиг амьдрах ёстой гэсэн үг биш. Тэ? Яг л ийм байх ёстой, яг ингэх ёстой гэсэн хөвшмөл, баригдмал тийм байх биш. Бид нар Бурхны дүр төрхөөр бүтээгдэхдээ Бурхан биднэрт ямар дүр төрхийг суулгаж гисэнгээр чөлөөт байдлыг суулгаж гисэн. Сонголтыг бидний өмнө суулгаж гисэн. Биндэж бид нар Библиэлд хэлэгдсэний дагуу бидний өмнө өргөн зам байна, бас нэг нарийн зам байна. Өөр зам байхгүй. Бид нар өргөн замаар явах юм бол төгсгөл нь үхэл байх болно гэдгийг хэлсэн. Харин нарийн замаар явах юм бол хэдийгээр хэцүү байлаа ч гэсэн төгсгөл нь үнэн, амар амгалан, тайвшрал, ам байх болно гэж хэлсэн. Тэгэхээр бид нарт сонголт байгаа. Та аль замаар нь явахыг хүсэж байна? Би нэг ийм зүйлийг нэлээд олон жилийн өмнө ярьж байсан. Хизээч үлээ бас нэг ярьсан саяхан жилөө. Нэг хүн нас бараад тэгээ Бурхан дээр очив. Тэгээ Бурхан түүнд үгснийхэн дараа сонголт өгсөн бас. Энэ дэлхий дээр байхад нь сонголттой амьдэрсэн. Тэгээ нас барсныхан дараа сонголт өгсөн. За, там руу орох уу, Девачин руу орох уу? Яг одоо чи сонго. Тэгээд нөгөө хүн Бурханаас асуусан. Бурхан минь би зүгээр там ямар байдгийг, Девачин ямар байдгийг би харж болох уу? Тэгээ болно гэдэг. Тэгээ нэг хаалга онгойлгосон чинь тэр доор хүмүүс бүжиглээл, дуулаал, гоё байна. Өстө жаргалтай өөрсдийнхөө. Энэ бол там гэж хэлсэн байна. Тэгвэл би Девачин үзье. Тэгээ Девачингийн хаалгыг нэгээд үтсэн чинь цагаан хувцастай хүмүүс ингээл ном уншаал, тэнд нэгэн суугаал, энд нэгэн суугаал ингээл. Тэгээ жоохон харсан чинь арай уйтгартай юм шиг санагдсан. Тийм учраас би Бурхан нөгөө талын хаалга руу орё. За ор гэдээ оруулаад хаалгыг хаасан чинь шүүн доош яваад унсан чинь сэрээ барьсан чөтгөртөнд зогсож байсан. Тэгээ нөгөө буцалж байгаа халуун тоогоор нөгөөдгий чинь сэрээгээр хатгаал дүрээл нөгөөдг чинь орилоо. Тэгээ орилж байхдаа Бурхан минь нөгөө гоё сайхан юм чи яасан бэ гэдгийгч. Хүмүүн тэр чин зүгээр реклам байсан юм аа. Гоё харагц тэнд дуу хууртаа, тэ бүжиг наадамтаа амар хэлбэр гоё харагц. Тэгээ төгсгөл нь үхэл байсан. Бид нар Библиэлд хэлсэн бидний өмнө тавьсан тэр зам ч гэсэн яг тийм. Өргөн зам яг л тийм. Дуу хууртаа, бүжиг наадамтаа гадуур гарах юм бол нөгөө анивцсан гэрлүүд ороод ир гэдэг шиг тийм гоё байх. Харин тэр бүхэн реклам юм аа гэдэг юм. Төгсгөл нь үхэл байна. Төгсгөл нь муу ерэн сүнс чамайг тэнд мөнхийн галд үргэлжиж шатаах болно. Өөрийнхөө байгаа газар муу ерэн сүнс чамайг авъяачхыг хүсэж байгаа юм. Арай амар хэлбэр замаар авъяачих гэж. Хэдийгээр тэнд цагаан хувцастай хүмүүс ном уншаал, уйтгартай юм шиг харагдаж байгаа ч гэсэн тэнд бол амар амгалан. Тэ? Баяр хөөр. Бүх зүйл тэнд Бурхантай хамтдаа амьдрах амьдрал. Есүс Христэд итгэж цуглаанд явж ингэн гэдэг заримдаа хүмүүсийн бодлоор уйтгартай юм шиг санагддаг. Зугаа цэнгэлээс хол. Наргаа наадмаас хол хөндөй. Тийм наргаа наадам зугаа цэнгэл мэддэггүй дүүнг нөхдүүчиг. Ёол Библи уншиж яадаг. Бүтэн сайдар нэг цуглаан дээр очиод гараа өргөөл дуулж идэг. Тэгээ одоо хэдэн жилийн өмнө бол нөгөө ааваа намайг ашиглаач гэж орилж идэг. Нэг тийм хүмүүс гэж төсөөлдөг. Уйтгартай юм шиг гэж. Гэхдээ бидний эцсийн зогсоол бол жинхэнэ амар амгалан, жинхэнэ баяр баясгалан, жинхэнэ тайвшрал, жинхэнэ ам гэдгийг Библи хэлж байгаа. Тэгэхээр бид нар хаана байх ёстой? Байх ёстой газараа бид нар байх ёстой. Бидний байх ёстой газар бол нарийн зам буюу загалмайн зам. Бидний байх ёстой газар бол чуулган байх ёстой. Та өөр тийшээ явж болно магадгүй. Гэхдээ төгсгөл бол арай өөр. Нэг өсвөр насны хүүхэд өсвөрийн цуглааны багшаас асуусан. Багшаа, цуглаанд явах жоохон уйтгартай байна. Тэ?
би ингээ өсөж том болоод өөрийнхөө арга замаар юмнуудаа хийгээд тэгээд ингэж явж байгаад үххийнхээ өмнө бурхан минь би танд итгэж байна гэж хэлвэл би Деважинд очих уу? Чи яг тэр үедээ итгэх юм бол Деважинд очино. Тэгвэл багшаа би яг тэгмээр л байна гэв. Тэгсэн чинь багш нас хүмүн. Гэхдээ чи яг хизээ үхэхээ мэдхүү гэж. Тэгэхээр бид нар тэр цагийг мэдгүй шүү дээ хизээ үхэхээ. Тийм учраас яг одоо бол боломжтой цаг. Бурхан минь би танд итгэж байна. Би энд байх ёстой байна гэдгээ хэлэх цаг. Би миний байх ёстой газар бол яг энэ юм а гэдгээ ойлгож ухаарах тэр цаг. Эндээс гараад юу болохыг бид нар хэний ч мэдэхгүй. Тийм учраас Библи хэлэхдээ энэ бол боломжтой цаг. Энэ бол хамгийн тохиромжтой үе юм а гэдгийг хэлдэг. За тэгэхээр биднийг хөтлөн дагуулдаг хамгийн сайн хончин болох Есүс Христ таныг хайж, таныг ирж энэ дэлхий дээр ирсэн. Тийм учраас та байх ёстой газараа байх хэрэгтэй. Таны байх ёстой газар бол Есүс Христтэй хамт байх. Таны байх ёстой газар бол Бурхны таны өмнө тавьж өгсөн тэр загалмаан зам дээр буюу нарийн зам дээр өөрсдийнхөө амьдралыг барьж байгуулах нь. Есүс Христ таныг хайж л энэ дэлхийд ирсэн. Яагаад гэвэл тэр танд хайртай учраас. Таныг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн учраас тэр таныг хайж энэ дэлхийд ирсэн. Харин харамсалтай нь бид нар зарим үед танихгүй өнгөрүүлж олон хүмүүс. Олон хүмүүс таньж мэдсэн ч гэсэн тэр өсвөр насны хүүхэд шиг за яах вэ би өөрийнхөө гараар амьдралаа барьж байгуулад ингээ сайхан болж байгаа тэгснийхээ дараа би танд итгэж байна гэж хэлье гэж бодож байгаа. Гэхдээ уушлаарай. Библи хэлэхдээ хүн өөрийнхөө амьдралыг барьж байгуулдаг ч гэсэн бүх зүйл Бурхны моторт байдаг юм а гэж хэлж байгаа. Тэгээ өнөөдөр боломжтой цаг. Тийм учраас та өөрийнхөө амьдралыг яг л энэ цагт энэ үгэн дээр барьж байгуулах хэрэгтэй. Дараагийн нэг чухал зүйл ах нар нь түүнийг худагт хаяад тэгээд ингээд цангаж өлсөж өгөх гэж бодож байсан боловч энэ дээр ингэж хэлсэн. 37-25 дээр тэд сууцхан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал Ишмаилчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явв. Тэд тэмээнүүдтэй анхлын үнэрт давирхаа гүгэл ачаад Египт рүү аваачаар явж байжээ гэж. Жингийн цуваа буюу худалдаачид Израилийн нутгийн гүнээс үнэт бараа ачаад Египтэд авчиж худалдахаар 8 хийхээр явж байгаа. Ийм дүр зураг тэднэрт харагдсан. Тийм учраас Йосефийн ах Юда ингэж хэлсэн. 26-аас Юда ах дүү нартаа бид дүүгээ алж түүний цусыг нууснаар юу хожих юм бэ? Түүнийг Ишмаилчуудад худалдацгаая. Түүнд гар бүү хөрцгөө. Тэр бол бидний дүү мах цусны минь дасархаа гэсэнд ах нар нь түүнийг сонсцгоо гэж. Тэгээ худалдаачид ирэх үед Йосефийг тэднэрт 20 шекелээр худалдсан. 20 шекелээр. Тухайн үед хүний амь тийм л үнэтэй байж. 20 шекелээр Йосефийг худалдсан. Тэгээ Йосефийг худалдсан тэр жингийн цуваа цаашаа явсаар байгаад ингэж хэлж байгаа. 37-гийн 36 дээр Медианчууд Йосефийг Египтэд фараоны ордны түшмэл хамгаалагчдын захирагч Потифарт худалдажээ гэж. Ингээд ах нар нь түүнийг худалдаад тэгээ нөгөө түүний зүүд юу болохыг одоо харцгаая гэж магадгүй бодсон. Түүний зүүд нөгөө тариан түрүү өөрийнх нь тариан түрүүнд бүхийдэг нар сар одод 11 од түүний өмнө бүхийдэг тэр тариан биш тариан гэнэ. Түүний тэр зүүд юу болохыг харцгаая гэж магадгүй тэгэж бодсон. Ингээ өөрсдөөсөө холдуулсан учраас тэд нар түүний яриад байсан бүхэн ингээ талаар нэг болсон гэж тэд нар бодож байгаа. Есүс Христийг алахыг хүсэжсэн маш олон хүмүүст түүний дагалдагч Искариотын Юдас 30 мөнгөн зоосоор худалдсан.
Йосефийг бол арай үнэтэй л худалдсан байна л да. Тэ? 30 мөнгөн зоосоор худалдсан. Тэгээд түүнийг худалдахдаа тэр ямар нэгэн газар нутаг руу худалдаагүй. Харин үхэл рүү худалдсан. Түүнийг алахыг хүсэж байсан хүмүүс Есүсийг. Харин ах トゥ нар бол Йосефийг алахыг хүсээгүй. Хүсэжсэн ч гэсэн түүнийг мац усны тасархаа учраас алж яах юм бэ? Зүгээр өөрсдөөсөө холдуулаад ингээ худалдаж байна. Тэ? Египт рүү худалдсан. Харин Есүс Христийг Искариотын Юдас үхэл рүү худалдсан. 30 мөнгөн зоосоор. Тухайн үеийн эрх баригчид Есүс Христийг 30 мөнгөн зоосоор худалдаж аваад загалмаа руу авчихсан баг. Түүнийг загалмаа дээр авчиад тэгээд түүний яриад байсан Бурхны хаанчлал, нөгөө Бурхны эрх хаан тулс, тэгээд түүний ард түмэн юу болохыг цөмөрө харцгаая. Түүнийг дагж исэн тэр хүмүүс ингээд таран бутрахыг бүгдээрээ харцгаая гэж тэд нар бодож ирсэн. Тэд нар Есүс Христийг загалмаа дээр цовдлосноор өөрсдийнхөө эрх дарахыг хадгалж хамгаалж үлдлээ гэж тэд нар бодож ирсэн. Тэд нар өөрсдийнхөө байр суурийг, ажлыг, албан тушаалыг аварч үлдлээ гэж тэд нар бодож ирсэн. Тэд нар Есүс Христийг загалмаа дээр авэцснараа өөрийнхөө хүмүүсийг авч үлдлээ гэж тэд нар бодож ирсэн. Йосефийг зарахтаа ч гэсэн ах нар ер нь тэгж л бодсон. Айгүй хайрлагдажсэн, атаархал, үзэн ядалтыг төрүүлжсэн тэр хүүг өөрсдийнхөө замаас холдуулчих юм бол бид нарыг одоо тэр хүү нь байхгүй юм чинь бид нарыг хайрлана. Иймэрхүү үзэн ядалт, атаархал явн явсаар хүний амьд хүрч байгаа. Ийм аимшигтай зүйл. Тийм учраас бид нарыг Есүс Христ юу гэж хэлж байгаа хэрэг оюун бодлоо өөрчлөн шинжил. Таны дотор үзэн ядалт байгаа бол гаргаж хай. Таны дотор атаархал, хорсол, гомдол, уур хилэн байгаа бол тэр болгоныг хаях хэрэгтэй. Галаат номон дээр тэгээд ариун сүнсний үр жимсийг өөрсдөөсөө гаргацгаая гэж хэлж байгаа. Тэгэхээр ингээд Йосефийг зарснаар, Египтэд худалдснаар ах トゥ нар бүх зүйл Йосефийн яриадсэн мөрөөдөл, хүсэл, зүүд, зориг бүх зүйл байхгүй болсон гэж тэд нар бодож ирсэн. Есүс Христийг худалдснараа, загалмаа дээр үхэл рүү худалдснараа фарисеи хуулийн багш нар садукеичуд түүний яриадсан хаанчлал, Бурхны ард түмэн, амар амгалан, тайвшрал, амьдрал бүгд байхгүй болсон гэж тэд нар үзчихсэн. Тэгээд тэд нар өөрсдийнхөө дүрм журмыг, хуулийг ард түмэнд сахиулна гэж тэд нар бодчихсон. Ийм л модлоор өөрсдийнхөө махан биеийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд өөрсдийнх нь замд хөндлөсөж байгаа тэр хүмүүсийг үзэн ядалтаасаа, атаархлаасаа, албан тушаал, байр суурь авч үлдэхийн тулд худалдаж байгаа. Өнөөдөр ч гэсэн ерөнхийдөө тийм л байна. Өөрийнхөө байр суурийг авч үлдэхийн тулд, өөрийнхөө албан тушаалыг авч үлдэхийн тулд, өөртөө нь өрсөлдөж байгаа, өөрийнх нь атаархал, үзэн ядалтыг төрүүлж байгаа, аливаа зүйлийг зөв шударгаар хийж байгаа тэр хүмүүсийг үзэн ядаж замаасаа зайлуулчих юм бол би нэг шат ахих гээд байна гэсэн хүмүүс зөндөө байна. Тийм учраас Библи хэлэхдээ тэр үзэн ядалтыг, атаархал, хорслыг гаргаж хаях хэрэгтэй. Үзэн ядалт, атаархал, хорсол, гомдол, уур хилэн биднийг сайн сайхан руу хөтлөхгүй. Үргэлж буруу зүйл рүү. Атаархаж үзэн ядснараа нөгөө уур биеийг зовоно, уул морийг зовоно гэж. Тэгэхээр уурын мөнхөөр ямар нэгэн зүйл хийх юм бол энэ сайн зүйл рүү хөтлөхгүй биднийг. Тийм учраас тэрийг бид нар сайн мэдчих. Тийм учраас Библиэлд хэлэхдээ Есүс Христ юуны төлөө ирсэн гэхээр биднэрт амар амгалан өгөхийн тулд бидний зүрх сэтгэл, оюун бодолд байгаа гэмн үгэл, алдаа зөрчил, буруу зүйлийг өөрчлөн шинжилхийн тулд энэ дэлхийд ирсэн. Зөв бодолтой, юун сайн, юун сайшаалтай, юун хийхэд зөв, цэвэр ариун бэ гэдгийг ойлгож, мэдж ухаараасаа гэсэндээ Есүс Христ биднэрт өөрийнхөө үгийг хэлсэн. Үннийг хэлсэн. Тэнгэрийн хаанчлалын тухай ярьсан. Тэгэхээр ах トゥ нараа бидний өмнө бидний төсөөлж чадахгүй үйл явдлууд, зам мөрөөд байгаа. Бид нар маргааш битгий
Өөрсдийнхөө одоо юу гэдгийг өмнө байгаа 30 жилийг 40 жилийг битгийл 3 цагийг 4 цагийн дараах зүйлийг бид нэр төлөвлөж хэдийгээр төлөвлөж байгаа ч гэсэн хүрх үгүйгээ мэдэхгүй. Тийм учраас зүгээр өөрийнхөө тэр ойлголт, оюун бодолд найдах биш Бурхны үгэнд өөрсдийнхөө амьдралыг түшиглэж босгон байгуулах хэрэгтэй. Өнөөдөр боломжтой цаг, тийм Есүс Христ таныг хайж энэ дэлхий дээр ирсэн. Өнөөдөр бол хамгийн тааламжтай үе байна. Тэгэхээр зүрх сэтгэлээ Бурханд нээгээд түүнийг өнөөдөр яг зүрх сэтгэлдээ оруулах хэрэгтэй. Есүс Христ миний төлөө юу хийсэн бэ гэдгийг ойлгож гүн гүнзгий мэдхийн тулд бид нар Библийг унших хэрэгтэй. Таны байх ёстой газар бол энд байна, чуулганд байна. Та бол Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн эрхэм нэгэн учраас тэр таныг энд байгаасаа л гэж хүсдэг. Байх ёстой газараа байгаасаа гэж хүсдэг. Тэгээ ах トゥ нараа өөрсдийнхөө амьдралыг нарийн зам дээр, загалмайн зам дээр, Бурхны үгэн дээр улам илүүгээр, итгэлтэйгээр, тууштайгаар барьж байгуулцгаая. Бидний Бурхан та бүгдийг хамгийн гайхамшигтайгаар өрөөн ажиллах болтугай.